За ингээд 4-р анги маань Jules хүүг охин болохоос өмнөх үеийн явдал руу шилжнэ. Ээж нь түүний бусдаас өөр өвгнөөс байдал нь таалагддаг болохоор түүнийг сэтгэл зүйч үзүүлнэ гэж худал хилэн авчираад сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хөлөг төөрүүлж байгаа хэвээр үлдээнэ. Хүн байж үрэн голноо чи. Тэнд байхын Jules үнэхээр л хүнд байсан учраас амиа орлох үйлдэл хүртэл хийж байв. Энэ явдлаас болж ээж нь түүнийг автаа норхон явдаг ба энэ нь Jules хамаагүй дээр байв. Аргагүй дээ. Jules автагаа сайн ярилцсны эцэс 13 наснда хүсэж байсан транзишн хийхээр болно. Ингээд одоо хоёр шилжив. Tyler гэх чатны найз залуутай болсон нь Jules баяр баясгалан авчирч байв. Тэр хүнд дурлах өдрөнчийг анх удаага авч байгаа болохоор байнга л инээмсэлдэг болов. Түүнийг нь чаав анзаарав. Харин Rui нөгөө ахуйтай уулзсан сайн найзтайгаа эвлэрэх гэж очиод яаж яваа тийм awkward момент руу шилжснээ ярьж байлаа. Орой болж карневал хэлжээ. Энд ч өстэй галзуу юмуд их болно доо. Фэз дүүтэйгээ ирсэн гिचний саунд Драгода игээд байжээ. Энэ хоёр презел хийж зарах гэж байгаа. Тийм. Энэ үеэр Jules маань хийц хурж явж байгаад олны дундаас онцгой харагдах сайн найз рүүгээ олж харах болноо. Тэгээд гүн очинд тэрвэрлдэж өчигдөрхөн босон тэр нэг явдлыг огт болоогүй мэд мартахаар тохиролцсон. Тэрэн дээр эцтэй. Маккей найз охинтойгоо ирсэн байх ба нийт та хоёр үерхэд байгаа мó гэж судал бит хоёр зүгээр л хамт яваамаа ухааны эмэлж кейсийг хондоогоо таяв. Харин Меди Фэзэс Моллины эрхийн бичих шиг юм авч байв. Энэ эрхийн бичих шиг юм ааш тавьж өгнө. Үнэн комбото хоёр байгаа зү. Ааш артлын эсгийнхээ гिचний савнаас Молли аваад трийг фризел дотор нуугаад Кэси Меди хоёрт тус-тусд нь $20 зарнаа. Энэ үед Jules мотелд болсон залуу олж хараад Rui тараалтал тэр нь нийт яв байх бөгөөд Rui итгэсэнгүй. Тэгэхээр энэ Jules тэгвэл харж игээд явдчоод чили авсан чинь нийт яв сандарсандаа асаж масгаад стажик дибүү дээрэлт. Энийг энэ Rui хажуунаас нь яг хараад байж байгаа юм чинь Дүрс Меди Кэси хоёулаа шилжнэ. Нөгөө ярьчнаа. Моллига хамраараас орцсон намайг дагаад дэше нэснэснээс болцсон байдаг үстэй. Ингээд түүнийг харж явдаг залуутай уулзсан хөөхөн болж үтээд явж байгаад уух юм авахаар явах хооронд нь өөр нэг охинтой зүгээр юмэрэ зогсож байхад нь хардаад барьж исэн юм газар шидэд яваад өгч байгаа юм да. Carnival дээр хоолны тэмцээнд Jacobs-ийн гэрүүлийнхэн дараалан 6 дахь удаага дахиад адал төрөлөв. Асын үлгүүд юм уу аашаа. Үүнийг нь хай уулцсан Мади зандалтай гихчин харан алга ташиж байлаа. Тэгээд хурч ирэн та нарт миний хувцалж байгаа таалагдгүй гэсэн үү те гэд хоолыг нь түлхэж унаагаад ээжийг нь кот гэж хараагаад агсан тамнаа. Яа. Нийт түүнийг дагуулж яваад хөнгөө газар авчиж жагаад хоолойг нь боож моогод уураа гарганаа. Тэ токс гэж хэлээд зтэй. Энэ үе Rui ээж нь залгаж дүүн уцаа авахгүйгаа хэлв. Найз залуутай гомцсон Кэси өөр залуутай морин тойруулах дээр үнэлцэж байлаа. Тэгээд хэрэгэлсэн Моллиносоо болоод ясвас үлд гаргаж эхлэв. Үүнийг нь эргэн тойрондох бүхэн харж байсныг анзааран Кэсигийн санаан зовж ичвдэр байдалд орноо. Дими. Rui дүүгээ хайж болоход хэсэг үлэг бүтггүй гаруудтай өвс татаад байж байна. Дүүгээ дагуулад явах гэтэл тэдний нэг нь Rui-г доозо итрүүлснээр нь доош инэ. Мэдээж энэ жаад онцгүй санагдана. Нүдэн дээр нь өөх шахсан шүү дээ. Тэгээд ихчээгээ даган гэрлүүгээ ярихаар юмнаа. Хамгийн зөв зам бол гэртээ ярих зам. Энэ үед Jules дээр Nate яв ирдэг. Тэгээд чамаас гоё миний амьдралыг битгий сүрүүлээч дээ. Би чиний хүссэн бүхнийг хийн гэхэд Jules ямар ч тийм санаа байхгүй болохоор бүх юм окей гэд явуулна. Гэртээ ирсэн Maddie дэлэн тарж хоолой дээрх боолгуулсан мөрөө харан сэтгэлээр оннаа. Тэгэн штт. Jules маань чатны бойфренд нэрхэд тэр нь Tyler биш Nate байсныг олж мэдсэн Jules гүн шоконд орноо. Nate түүнд хандаж явуулсан нүүд зургнууд нь байгааг сануулж чи миний амьдралыг сүрүүлэхгүй бол би чиний амьдралыг сүрүүлэхгүй гэж занал хийн. Бас хажуугаар нь түүнийг автан унтсан гэдгийг мэдэж байгаа гэдгээ далд утгаараа ойлгуулад амжнаа. Бичлэгийг нь үзсэн л байгаад байгаа юм л да. Rui-г унтаж байх үед нь Jules сэрээгээд дэдий тамд унтахаар болно. Ингээд энэ удаагийн анги маань төгсөв. Дараагийн 3 дугаар болохоор сабаа дараарай guys.